Өдөр бойлоод арга хийж байгаа хүн бол тэр худлаа хуурмж юм хийж байгаа. Шөнө харанхуйд бойлож арга засал хийж байгаа хүмүүс бол жинхэнэ үний юм хийж байгаа нь тэр. Тэр одоо энэ гурван тэнгэр байна. Дээд тэнгэр хүн чинь гурван орчинд амьдэрдэг тийм үү? Гурван орчинд. Нэгдүгээрт дээд тэнгэр маань бидний агаар байна тийм үү? Хоёрдугаарт бидний амин судас ус байна. Ус лус тийм үү? Гуравдугаарт газар байна. Энэ гуравтаа хүн зөв харьцаж чадах юм бол тэр гурван тэнгэр чинь хүний аяндаа ивэгээд явна. Яж тэр сударт үтсэн байна. 100 аргаан хар дамаан судар гэж ном. Ийм гурван орчныг л хүн өөрөө сүсгэлэн бишрэж түүнтэйгээ зөв харьцаж чадах юм бол энэ гурван орчин өөрийн ивэлдэ багтааж авдаг. Эсрэг харьцаад л энэ ууланд байгаа модыг огтлоод тэр булаг шандаа нухаад ингээд байх юм бол тэр хүний эсрэг үйлдэл тэгүүлж байна. Аминасаа уртусгах. Тэр хүнийг одоо тэр цэвэр цэцэн хэллэггээр одоо тэр хүнд ойлгуулж тэр жишээ даалгаж байна шүү дээ. Хазаахт нь түшээд ав, халтэрхт нь тулаад ав гэж хүн хазаагаад ирнэ дээ. Тэгэхээр түшж аваа, халтэрхт нь тулж аваа гэсэн үг. Чанчигны нүс гэж энэ хар устэй хүнийг чанчигны нүсийг цагаан орой нүсийг онгон буурлуултал харж өгөө тэр онгод гурван тэнгэр даатгаж өгөө гэсэн. Нэгдүгээр. Хоёрт тэр хүнээ тэр хавтгай газар халтэрүүлэхгүй, бөөрөнхөө газар бөмбөрүүлэхгүй, хурдан унаатна тоосонд болуулахгүй, хурц мэсний эрен дөртүүлэхгүй, харж хамгаалж яв гэж тэр гурван тэнгэртэй даатгаж захиж өгч байгаа тэр. Ингээд хүмүүсийн сэтгэлийн энэ ингээд ийм хэнгэрэг нүднэ гэдэг чинь бол байна штэ. Нөгөө саяын ярьдаг гурван тэнгэр чинь энэ юм шүү. Дээд тэнгэр маань шүү. Ус маань газар, ус маань загас, газар маань могой гэж ингэж төлөөлүүлсэн юм үзүүлж хүн энэгээр хүний сэтгэл санааг татсан тэр нөхцөлд л хүний гадна өөрийн энерги өөрийн бүрхэж авна. Онгод тэнгэрүүд чинь хүн ингээд өөрөө бол байна штэ. Ямар ч хүн юм бодохдоо хүн нүдэнэд алгаараа дараад оюун ухаанаа төвлөрүүлж чадах юм бол тэр харанхуй дотор юм үзэгддэг байхгүй. Хүн бол өөрийнхөө биеийг хамгаалахын тулд эмнэлгийн хүмүүс чинь өвчтөн үзээд гайгүй байсан чинь ер нь хэцүүхэн юм байна. Бид эмчлээд үзье. Их явдалтай шүү гэж. Хэцүү юм байна эн чинь гэж эхлээд гайгүй ч юмаг тэр хэцүү ч юмаг тэр ингээ хэлж өгдөг. Нөгөө хүн бараг хорт хавдар шахуу юм хэлдэг. Нөгөөх нь сэтгэлээрээ шууд үхээд өгдөг байхгүй. За би чинь одоо эдэхгүй чинь тусчээ гэж. Тэгэхээр нөгөөх чинь сэтгэлээр нэмжлэх хэрэгтэй байхгүй. Эн чинь зүгээр. Бид эмчлээд өгөн зүгээр. Гэх юм бол тэр хүн тэр өвчнөг эсэргүүцэх энергитэй гавлдэн шүү дээ. Чи бол болохоо байцсан юм байна. Одоо хавтаа өдрүүлцээ гэхэд тэр хүн өвчнөө өмнө өөрөө өвдөг согдом мөргөж унаж байна. Тэрийг л унгаахгүй тулд яг мууч байсан хүнийг сэтгэл санааны хувьд за би чиний өвчнөг ингэж ариусгаж гаргаж өглөө. Одоо эмчилгээгээ хийлгөө. Ингүүл би чинь модул хэлээрээ. Хэрвээ чи хүчтэй бол да гэж хэлдэг. Тэгэхээр нөгөө хүн чинь сэтгэлээрээ тэр хүн надад даана гэсэн өөрийнхөө амийг хүртэл тавьж байгаа. Даана гэсэн гэж бодсон тэр хүн чинь нөгөө өвчин эсэргүүцэх биеинд нь байгаа тэр муу зүйлийг эсэргүүцэх тийм өөрийн энергитэй болчихдог. Тэгэхээр нас нь уртсаад өгнө. Өвчнээ энэ нэг тэмцэлтэй болоод ирэхээр тэр тэмцэж байх тэмцлийн дунд эмчилгээ чанартай эмчилгээ хийлгэхэд нөгөө хүн маань зүгээр болдог. Тэгээ эргээд энэ маань бол хар домон аргаар идэгсэн хүн биш шүү дээ. Эмнэлгийн буйнаар л идэгсэн. Хар домон аргаар юу хийж байна вэ? Тэр хүний амийг гаргана.
Хүн жишээ нь зүгээр ингээд хараа. Зүгээр ингээд байж байхад нь ингээд хувцсаа нь ягаад нүдээ наниулж байгаад зүгээр ингэж ямаар дэлж цэп хөвтөнс. Бүр ирсэн мөстөс аршаа хийж байна гэл нурууны руу ус асгачдаг байна. Тэгэхээр чин тэр хүн гентхэн орлоо босч ирэл цочрол аваад тэр хүн мэдрэл зүгээр болчихдог. Тохиолдол над байдаг. Тэр цаана чухам ямар өвчнөдтэй хүн тийм байдгийг би мэддэг. Зүгээр л юм оролдоод л одоо тэр арга дом хийгээд л ингээд айн алсын замыг харж байхад тэр хүн маань эмчилгээгээ хийлгээд идэгсэн байт юм бэл өөгөө тэр арга домаараа зүгээр болсон байт юм уу? Зүгээр болчоод явж байгаа юмсоо зөнтэй л байна. Жишээ нь нүдэн ингээд л одоо чухам ямар юм яснаа бөөмөд хоёр нүд хаацсан байж байгаа.